Аз надад та энэ өндрийн би мэдээж хамгаалсан ашиглаж байгаа. Бидний өндөр танилцуул ихтгэл маань бол бидний мөр амтлын хангалттай зүйл. VR контент хэрэглэх хийх болохоор зүйлийг одоо хөгжүүлэх технологи шийдлийг таамаглаж байсан юм аа. За энэ сүүлийн жилд бол одоо VR технологиг сургалтанд нэвтрүүлэх асуудал энэ нэлээд олон гэж юм ажиллаж гэсэн үсэг жишээлбэл хийж байна. Тэгэхээр яг энэ шат юм. За нөгөө талаа VR гэдэг бол инженери буюу яг өдөртөө шийдэл хийж байгаа мэддэг тэр боломжийг жогоо яг энэ бизнес хийж байгаа хүнлээд бол ерөнхийдөө бүрийн эсрэг хэлбэрийг яг VR гэдэг бүрэн тодорхойлж ажиллаж байгаа. За ерөнхийдөө энэ автор бол университет бүрийн эсрэг ааж байгаа. Бидний хийж байгаа энэ одоо инженер хийж биш. Бүтэн хичээлийн ноутбук веб платформтой хичээлийн хэрэглээ мөн одоо дадлын инженер сертификат гэж хөгжүүлэлт хийсэн гэдгээр онцлог юм аа. За түүний бас үүнээс гадна VR технологийн шийдэлт маань ямар шоухан шийдэлд орж ирээд байгаа юм бэ гэхээр зэрэг яг уу энэ захын контент бид бол юу яасан орон зай технологи нэлээд багцлаад болсон. За яагаад тахан ийм шилдэг үлдээд байгаа юм яг хэсэгтэй зүйлсэн одоо ордыг хийсэн ордын орчин маань тухайн яг орчин хэсэг зүгээд орох нөгөө хүний яг бодит амьдралын орчин биш учраас ойролцоо орнууд даатан 10-20 минут дотор хүн одоо тоолж гэж жигээр хэмжээнд хөгжүүлж байгаа учраас тоолоод дотор нь гараад за бараг өдөржингөө дотор үзэж байгаа. Энэ юм бол угаасаа судлаад VR генерэгээд бага судлаанд уулзсан байгаа. Тийм учраас бид нар яасан бэ гэхээр чинь 2 хүн юу шийдэх зоолно гэж хэлж байна. Тэр бүх чинь бидний ч одоо нэг хүний судлаад гэдэг бүх зүйлсээр л одоо хэмжээтэй ч кармар салдаад аюул болчих. Тийм учраас одоо тухайн хичээлийг сонсох тул нөгөө маань кэпсэд үжил удаа хичээл намд боломжгүй учраас хичээлийн хоорондын дадлын мөнгөшлийн динамик модулүүдийг бол дандаа 360 нэвтрээд веб дээр шалгаж байгаа. Үгсэндээ санитар маркетинг ч юм уу тааж авахгүйс нэлээд авахгүй бэрүүг засуулсан. Бидний хийж байгаа технологи JavaScript одоо түрүү жилээс зүг авах боолч болчихлоо. Трижээс чиглэлтэй болоод нөгөө боруудын болон камерыг рендеринг хийдэг гэхээс бид нар үгсэндээ веб зүйлтэй хараад ханлаа хөрөнгөж. Тэгэхээр яг энэ дээр нь боруудыг борон хэмжээгээр яг нэлээд орчинд эргэж тойрч хөдлөв модельтон танилцж хийж болохоор хийгээд нөгөө түмэн ялгаах борон хэмжээр аудио видео хийчихэл яг нөгөө оюутан маань шүд симуляцийн болохоор хэдсэгтэй хийж. Тэгвэл өсрэлт гэж чинь 10 минут дотор шүдэ солонгоч боломжтой суулгах хоёр. За тэрэнгүүтээ чинь нөгөө бас зүгээр суулгахгүй шүү дээ. Хүний шүтэн чинь нөгөө мэдээ алдаа хөгжүүлсэн юм. Тэгээ хамгийн техникийн дээрээ бас нэлээд тийм онлайн дараалал байт юм байлээ. Тэгээ тэр дараалал нь энэ симуляцид бол тусгаж өгсөн. Энэ яг бид хэлдэг мэдтэн модулыг хийгээд чинь. За нөгөө тэгвэл бол одоо сүүлийн жилүүдэд энэ VR технологиор суурьсан сургалтыг хөгжүүлэх боломж нь бол энэ одоо юм iPad Vision project-ийн метагийн concept project-ийн технологи шийдвэр байсан. Нэлээд өргөн хийдэг хяндраад хэлж байгаа ч байна. Яг бидний хувьд бол энэ concept онтой сүлж хийсэн. За яагаад вэ гэхээр бас энэ нөгөө ичээд гаргал хийж байгаа технологи. Тэгэхээр нэгсэндээ бидний эхнээсээ хийж хөгжүүлж байгаа энэ авторууд маань бол ер нь бол тэгээд одоо тухайн цаг үеийн шийдэл болгоныг яаж хийж байгаа хамгийн одоо тэр захын контент шингээх зорж хийж одоо хийсээр байгаа. Тэгээд яг 2022 оноос хойш бидний хэлхүү яг судалж хийж байгаа гэдэг маань бол 363 нэмсэг яарч чинь нэлээд бодлоод тэгээд тухайн орчинд бол хэд төрлийн одоо шийдлүүдийг ашиглаж хиймийн хоёрчлаа авахаар яг энэ гол нь бол одоо бидний амьдаа сайн хийж байгаа шүд симуляц болоод байгаа. За ингээд ерөнхийдөө бол ингээд энэ технологийн шийдлийг ашиглаад байна гэдэг бол угаасаа л одоо энэ
анхаарахын төдийгүй бос одоо инженерийн салбарчин ялгаа байхгүй одоо нэг дижитал технологийн шийдлүүдийг сургалтанд ашиглах одоо олон чиглэл хөгжих тэр одоо шийдлүүдийг л илэрхийлэн үүсгэн судалгаа хөгжүүлэлтүүдийг бол хийгээд байгаа нь бичигтэй. За яг нь ерөнхийдөө ингээ харахад яг орчин үеид бол мэдээж 3D технологи 360 грамын орчин гол нь одоо экспортчин бол сая хэмжээ хөдөлгүүр байгаа. Хөдөлгүүр. За ингээд хөдөлгүүрүүд дээрээс жишээ аваад ирэхэд одоо яг манай дээр бол Монгол улс хамгийн их хэрэглэж байгаа Unity гам хэмжээ, нөгөө Unreal гам хэмжээ гэдэг хоёр ч гам хэмжээ хэрэглэж байгаа. За тэгээд яг бид нар бол Unity-г гიშгсэн. Яагаад вэ гэхээр зэрэг Unreal-аар маш өндөр интерфейстэй. Нэгсэндээ энэ бодит болсон маш реалист гоё харуулж чаддаг ч гэсэн нөгөө headset ачаад өндөртэй байдаг учраас биднээс заавч компьютер headset хийгээд бүгд цог ажил асуудал байгаа байхгүй. За Unity нь интерфейс нь хатсангүй байгаа гэдэг учраас бид хэд бол ерөнхийдөө Unity дээр суулж хөгжүүлэхээс нэгт хоёулаа гарч ирсэн. Unreal-ч хийлээд Unity-гээс хийлээд яг ерөнхийдөө нөгөө хэрэглээнд бол Unity дээр хөгжүүлж хийж одоо интерфейс нарийн зүгээс хийгдсэн. За ингээд virtual технологийн шийдлүүд ер нь ингээд ажиллах яг шийдэл нь бол яг ингээд нөгөө контрол талаас сүртэй яг бордын аппликейшнтэй ийм хөгжүүлэлт хийж байгаа бол нөгөөх нь веб платформ дээр TJS-ийн PS тавчин кодчин үндсэн одоо платформ дээр сүрдэгдэж ингээд онлайн хэлбэрээр ингээд хоёр веб яартлаар ингээд хоёр чиглэл тусдаа ингээд хөгжиж байгаа. Тэгэхээр бид хэд бол энэ ажил энэ хоёр зүйлийг хоёулаа өөрөөр хэлбэл бол веб платформтой технологийн шийдвэр яг синтезиссэн нь цэвэр бие яах гэж энэ зүйлийг хөгжүүлэх юм аа. За тэгээд нөгөө онцлог гэхэд quest 3 дээр сүрсэн гэдэг яагаад гэхээр энэ ажлын хамгийн онцлог гэдэг юу байсан гэхээр гарын одоо бид бол гүрэмжтэй өөрөөр хэлбэл нөгөө шүд аавн чинь би кнопп маусаар одоо сүлдээ VR дээр скринээр шийдвэр биш байхгүй. Би яг би онцгой гажтаа. Тэгээ энэ шийдэл гаргахын тулд транслейт чинь тоглоог нэлээ энэ юу илүү юм гэлээ. Өнгөрсөн чи гараад 2 дахь жилдээ орж яваа юу хийх quest өгч хийх чинь. Тэгээ quest бол хамаагүй илүү хийж чадчихсан учраас одоо бид нэг нөгөө үний мэдээг үзүүлээд нэг тариад байхад яг нэг тариад барьж байгаа шиг хийж бариад нөгөө яг хамаа нөгөө гараад хангаалж байгаа яг ийм хийж ижил тэгээ өгөх тохиолдолд нөгөө тариад галаасаа битэрч унаад байгаа. Тэгжээж нөгөө хүний эмчилгээх оюутан маань ядаж нэг хайцсан юм уу эсвэл нөгөө дадлж аль жаахан ч гэсэн софт моднес бол ингэж хөгжиж явж байгаа юм технологийн шийдэл Unity дээр хийсэн гэсэн тийм. За ерөнхийдөө яг биднээс хөгжүүлсэн ажлууд бол 3D 2 хэмжээс 3 хэмжээс тэгэл ингээл янз бүрээр хөгжүүлэх яаж байгаа. Одоо сүүлийн үед 3 хэмжээс VR технологи эсвэл 360 одоо бодит панорама чинь гэсэн зүйлтэй хийдэг. Тэгээд нэг зүйл ажиллагдсан юу вэ гэхээр ийм бид юм байна. Яг VR хүчин дээр одоо нөгөө 3D хийсэн VR хүчин дээр хүн 10 минут. За 10 минут. Тэгэхэд яг нэг headset яг би ингээд 360 гаргаж авч байгаа энэ талч үйлдэл хийж хэд хүн 20 минут бол асуудалгүй headset зүгээр байх дотор муухах нь баг тэр бүгд яг нөгөө шилжих хийхгүй бүр дотор муухаар ч яг л би нөгөө та бүгдийг харж байгаа шиг хийж өгч байна. Харин нөгөө платформ биш шилжих хийгээд ихээр нөгөө тэр чинь панорама зар өгч байгаа дотор муухай. Ийм их тусал тал байгаад байгаа. Гэхдээ нөгөө яг 100% нөгөө 3D хийсэн би яа. Тийм учраас бас одоо дараагийн бид хэдний шийдэл юу руу шилжүүлэх юм бол энэ нөгөө quest 3 ашиглаад байгаа нь X ахлах. Одоо энэ нөгөө инженери стендд байгаа энэ дээр борд юм мэдээлэл авах бол энэ бас хэлж чадж байгаа самплын шинэ модель харагдах ихээр нөгөө орчин бол бодитчин дээр явж байгаа байхгүй. Ийм шийдэл байгаа бол одоо чиглэлж яваад тэгээ яг нь ер нь бол Unity хамрал хайрлаад энэ дан хэмжээнд ашиглаж байгаа гэсэн. Уг нь бол яг график төвшин бол хамрал хэмжээний төлөвлөж одоо чинь коммершл гэдэг яг зөвхөн кабель 5 ГБ/с секундын кабель авахтаа Монголд бол дахиад авах юм байх шээ. Тэгээ манайх нөгөө койкер гэсэн зүйлийг хэдэн жил агаж жилээс авчихсан. Тэгэхээр иймэрхүү шинэ технологиор суурилсан энэ мэж процессортэй контрол хийх боломж авч ирсэн юм аа. Ингээд энэ бол одоо чинь нөгөө тань юм байна. Та хүн байгаараа энэ зүйл утгаас бол хэрэг хүсэх юм бол бид хоёр кейсэд аваад ирсэн байгаа учраас дүүж үзэж дөрч үзэж болно шүү. За энэ нөгөө веб манай веб шууд бүр веб байгаа JavaScript гэдэг учраас 3D simulation веб дээр шууд л ачиж байгаа. Тэр янз бүрийн стартап
гэдэг биш. Уг нь нэг платформ тестийн өндрүүдэд гоё Монгол инженерүүд маань гэж өөрөө тэр чинь санаж нээлттэй болоод нэг удааг боллоо. Өмнө хөгжүүлэлт гаргаж яг сүүлийн 3 жил яг нөгөө веб рендерүүд, камер рендерүүд хийх учраас одоо энэ биш болоод байгаа. Өөр илүү инженер дан инженер энгийн орчинд юм сонгохын зөвлөмж боломж нэлээд их байна. Яг бүрээ VR техникээр нэг симуляшн татаад орно бол энэ систем VR Монгол улсаас хийх гэдэг. Яг нэг ийсээ ажил Монгол дэлхийд биш бид авахгүй веб пэйж хадаад хийж болж байгаа. Опшн гэж байгаа гэдэг нь бид тэгж авнаас нэг болчихсон. Яг тэр чинь нөгөө хамгийн байдлыг тагсан гэж байна. Эсвэл яг компьютерээр шалгаад энэ авах юм. Яг ийм веб контент бол яг нөгөө тэрийчээсээ санчин бас яг хийгдээ ер нь энэ одоо платформ үеийн ажил бол хоёр ажлаас бүрдсэн. Энэ өнөөдөр бэлтгэжсэн хэсэг нь бол би шат бэлтгэсэн байсан юм учиртай юм аа. За тэгээд энийг хөгжүүлэх хийхэд яг хоо нэг хэдэн асуудлууд үүссэн л дээ. Яг энэ юу юм? Саний дээр хийсэн ажил маань хэр зэрэгтэй тодорхойлсон хэсэг нь хоёр байна. Нэг нь болохоор яг тэр сумлиац байгаа бол энэ ч бас асуудал байгаа юм. Тэр сумлиац хийдэг. Би сумлиац хийх нь болохоор яг нэг топ судалгаатай бүрэн хийж байгаа тийм үйлдэл авах гэж тооцсон байхгүй юу? Яг симвишн гэж бичээд ирсэн юм бэхээр энэ маань урайч хийж байгаа үйл хэлбэр болов. Гэтэл нөгөө акшн хийж байгаа учраас би шүүд тахтаа яг ийж одоо энэ хэлсэн тэгэхээр бас нэг даваа гэж ойлгочихлаа. Тэгээд ингээд нэлээд доорхнуудтай ажил болсон. Жишээ нь ингээд одоо орчин үед юу химэл аюулгүй хөгжөөд байх юм урдын модель энэ авах яагаад зурлаад ч юм уу ингээд моделийн процесс хийхэд эзэж хийж байгаа юм тийс гаргаж чаддгүй. Жишээ нь хүний веб бид шууд урдын ингээд бүхэмжил сан модель хийж нөгөө сургалтыг хангалттай боломжтой бүртгэлдэг гэдэг проблем үүсдэг. Тийм болохоор бас нэлээд хэцүү ажил болж ирж байсан. За ингээд нэвтрүүлгийн сургуулийн нүүр ам судлалын сургууль зориулж нэг дурдыг одоо VR модель хийгээд энэ дээр бас нэг хоёр сэтгэл хангамжийн хэлбэрийн судлаа гэсэн яг юу агаад байгаа юм аа. Одоохондоо нэг юм захин хэлний контентууд нугасаа шийдэлт одоо орчуулдаг. Тэгээд өөрөөр VR дээр юу хийж үзээгүй юм шиг байлээ. Одоо тийм сургалтын процесстэй дадлага хийж үзээгүй юм шиг бүгд сэтгэл харьцангуй өндөр өгч чадсан. Яг миний хувьд энэ нөгөө ажлыг хийхээс энэ илтгэхээс хойш энэ ажлын үр дүн ямар болох юм болоо гэж одоо огногчлж чад тэр нөгөө эсвэр анх дээр нэлээний асуудал дахиад аваад мэдээ сургалтад хийгээ явж байгаа. Энэ бол сэтгэл ханамжийн маркетинг судалгаа бидэд авсан. Тэгээд тэрийг оруулсан байна. За тэгээд яг тав тэр нөгөө 3D веб орчмын сонирхож үзвэл энэ 360 панорама 3D веб байгаа. Тэр хоолсон дээр төр байшуулсан байгаа. Та бүхэн гар утаснаас үзэж болохгүй шүү. Тэр гоё бүрэн үзэж чадахгүй. Компьютер дээрээс үзэр ягаад гэвэл нөгөө энэ симуляшн маань одоо дахиад хэд хэдэн шүүд ажил хийх учраас бүрэн хийж дуусгаж гар утасны нөгөө скрин тохиолохгүй бол одоо нөгөө нэг дахин ажил хийх гээд байгаа учраас жоохон яг компьютер дээрээс үзэхдээ тэр линкэн дээр бүрэн орсон байгаа. За хэлсэтүүд мэдээж хэлсэтгүүл бол туршлагыг үзэж болохгүй учраас хадгалсан бол яг проблем гэсэн юм байна. Тэгээд энэ ажлын одоо дүгнэлт хэлтэй даваа талыг гэвэл бүрэн нэмсэн. За тэгээд яа тэр хамт ранкинг хийхэд болсноор бус одоо яа технологи ажлуудаас илүү болсон байна. Тэгээд Монголд яа технологи дээр суурилсан одоо энэ нүүр ам судлалын салбарт хийж байгаа анхны ажлыг дээр онцлох юм болов гэж. Тэгээд цааш бол энэ 5G технологи за бидний хувьд бол Wi-Fi 6 технологитой коммуникашн хийх гэж 6 шиг болоод байна. Тушаад маш амжилттай явж байгаа нэгсэн доо заавал компьютертэй холбогдохгүйгээр өндөр татамжтай шилжээний орчинд ажиллах боломж юу байна. Дээрээс нь веб VR дээр суурилсан хөгжүүлэлтийг интеллиженс сан дээр суурилж хөгжүүлэх ажил бас байна. Дараагийн сонирхол бол энэ XR extended art дээр бас хөгжүүлэлт хийгээд судалгаа хийгээд явж байгаа юм аа. За тэгэхээр бол одоо энэ технологийн шийдлүүдийг Монгол улсынхаа цахим контентын одоо энэ хөгжилд өөрснийхөө овны амрыг л тусгаж оруулах гэж л гэж зарж юм ажилладаг хийсэн байна. Нэлээд олон ажил авчлаа та бүхэнд анхаарал татсан юм байна.